За сайн байцгаана уу? Энэ өдрийн минь та бүхэн амссан ёсоор чөлөөт цагаараа би энэ 6 талын одоо 6 талын хичээл заана гэж одоо амссан байгаа. Тэгэхээр бидний дараагийн ярих нэгэн сэдэв бол сугар гариг материал ордонд байршлах. Буюу таныг төрж байх одоо агшинд сугар гариг материал ордонд байршласнаар ямар дутуу хүч нөлөө авчирдаг талаар маш товч ярилцах гэж байна. Тэрээс юуны төрөнд мөн үхрийн ордон бас жинлүүрийн ордон сугар удирддаг. Тэгэхээр мөн бас үхрийн ордон, жинлүүрийн ордны хүмүүс ялангуяа таны удирдагч гарагч юм уу материалын ордонд байршилсан бол давхар бас энэ танд бас хамааралтай болно. Тэгэхээр сугар гарагийг та бүгд одоо мэдсэн байгаа. Сугар гараг бол бүхэл төрлийн одоо мөнгөн талын материалын зүйлийг удирддаг. Одоо энэ бидний энэ амьдрал хамгийн одоо хүн кайф авч болох тийм үү? Одоо хамгийн одоо бидэрт инээмсэгэл авчирдаг сайхан зүйлүүдийг ялангуяа мөнгөн талын материалын талын зүйлүүдийг бүгдийг нь удирдах гариг бол сугар гариг байдаг. Одоо үнэч бол үнэт эдэл гоо сайхны одоо юу гэдэг хэрэгсэл үнэртэй ус эсвэл одоо зугааз ингээл уран зураг, уран баримл, мөнгө санхүү тэрнээс гадна мөн хувь хүн дотор бол хайр дурлал мөн үерхэл нөхөрлийг давхар хамт удирддаг гариг байдаг. Тэгэхээр материал ордон бол та мэдж байгаа. Материал ордон бол газар нохойтой тайван дүлгөөд гал шиг ориглон биш, ус шиг дотгошоогоо биш. Тэр хоёрын цэнцүүрийг барьж явдаг. Ялангуяа материал ордны хүмүүс бол ерөөдөө тийм хөгшөвтөр байдаг. Хөгшөвтөр сүнс ер нь материал ордноос ихсэн гарсан байдаг. Аливаа зүйлийг тийм удаан, нухацтай, хариуцлагатай хүмүүс байдаг. Одоо өөрийн ялангуяа одоо зориг одоо тийм үү зориг тэмүүлэлэг бол маш айжмаар явдаг. Одоо Линкольн хэлсэн үг гэдэг шүү дээ. Би бол дандаа урагшаа алхахдаг. Нэг ураг хойшоо идэгсэн мэт алхахдаггүй гэх нэг тийм утгатай үг гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан маш удаанаар нэг мөлгсөн чамаагүй урагшаага явсаар байгаа. Тэр оргилдоо хүрдэг хүмүүс ихвчлэн тэгэхээр сугар гариг энд байснаар бол та бол өөрөөсөө нэг бол тийм ахмад насны залуу юм уу те хүн тийм үү эсвэл ахмад насны эмэгтэй бүсгүй ихчмэд бүсгүй ч юм уу өөрөөс чинь нэг хэдэн насаар ах ихч хүмүүсүүдийг сонирхдаг байж болох юм. Ялангуяа таны өөрөө чинь одоо тэр тулгуур юм уу бүтэц эсвэл одоо ажил албанд чинь тусал дэм болох таны өөрийн зорилгот чинь дэм болох хүмүүст та илүү тийм одоо өөртөө татах юм уу эсвэл тийм хүн сонирхох нь илүү байдаг. Одоо би та бүхэнд хэлсэн байгаа. Сугар гараг хилэнцээр бол хилэнцээ ордонд бол ерөөсөө та бол мянга одоо сайхан бие хатаа байгаа мөнгө төрхтэй байгаад хоёр сүнсээрээ яг нийлж байрлал барьж чадахгүй бол хилэнцээ ордныхан яадаг вэ? Салалт бий болдог, өөр хүн харж эхэлдэг, өөр хүн хайж эхэлдэг. Тэгэхээр ном бол илүү мэдлэгтэй, оюунлаг талыг харж идэг. Энэ хэр мэдлэгтэй тийм үү одоо нэг гой бодилдын биетэй байгаа тэгээд мэдлэггүй бол номын ордонд сугар гаригтай хүмүүс бол нэг сонирхоод байхгүй. Сугар гариг хондоор бол тийм үү тэд ялангуяа тэр физикийг харж идэг биендээ хэрэг дарчаатай биений ямар юм ч юм уу. Тэрнтэй адилхан эдгээр бүх зүйлүүд нь өөр байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа болов. Тэгэхээр би сайн хэлээ материал ордонд бол ихвчлэн нэг тийм хариуцлагатай нэг тийм албаны одоо ялангуяа төрийн харамж байд юм уу нэг тийм албаны их тийм сериозны тийм үү тийм чухал нэг костюм пижакта одоо юу гэдэг те нэг төрийн одоо хүмүүс байдаг шүү дээ улс төр хүмүүсээ тиймэрхүү хүмүүсүүдийг эдгэрх сонирхдаг. Тэрнээс гадна мөн газар мах бодтой болохоор газар махад бол өөр мөнгө санхүү одоо ялангуяа мөнгө санхүүгийн хамгаалалт тийм үү тэрийг нь удирдаг болохоор тэр төрлийн зүйлүүд нь харах нэг дамгаа байдаг. Ялангуяа би түрүү хэлсэн өөрийнх нь ажил алга, зориг тэмүүлэлтэнд тус болох тийм хүмүүстэй ихвчлэн эдгээр одоо татах нь ойр байдаг. Хайр дурлалын хувьд бол таны одоо нөхөр юм уу те эхнэр найз залуу найзгүй яг энд одоо байралтай байгаа юм бол тэр заримдаа бас нэг тийм итгэв сул байдаг. Хайр дурлал итгэв одоо шин галтай одоо гал махбодон дээр тийм үү ялангуяа хондоор сугартаа хүн хоёр одоо хамт байх юм бол одоо хонь дээр сугартаа бол хоёул амралтын өдрөөр одоо уул руу гараа ч юм уу одоо өөр жишээ явъя нэг тийм итгэвтэй байхад бол материал ордон дээр сугартаа бол итгэх маш сул байдаг. Тэр нь заримдаа бас нэг тийм
хүүтэн ч юм уу гэмээр харагддаг. Гэхдээ одоо яг тийм хайр дурлал хүүтэн гэх нь одоо цаашаа. Гэхдээ ер нь тийм итгэх хосуудын тийм итгэх султай. Яг бол би түрүү хэлсэн энэ материал ордных юм өөрөө санчир гаргаар одордос. Тэгэхээр тийм хөгшөвтөр буйртай, сууртай, хариуцлагатай тийм эрчим хүч байдаг. Тэгэхээр суургаар маань энэ байдалд орсноор бол санчир гаргаар одоо санчир гарагийн хуулиар байна гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү нөлөөлөл авчрах байдаг. Зүгээр ийм хүнтэй сугар нь одоо материал ордонд одоо тийм үү одоо байгаа хүнтэй болцох юм бол одоо нэлээд тийм ялангуяа энэ байралтай хүмүүс бол их тийм удаан харж иж нөгөө хүний тийм үү одоо гал мах үед өөр одоо ордууд шиг яг тэр сэтгэлийн хөдөлгөөнөөрөө тийм үү одоо шүний клуб таарладаг ч юм аялаар явж байгаа таарладаг ч юм уу тэр агшин зурдаг биш. Эдгээр бол төвчлэн бол их тийм төрүүлж хөдлөхөөсөө рисктэй зүйл хийхээс өмнө нэлээд тийм боддог. Тийм үү энэ хүнтэй үерхэд энэ хүнтэй хайр дурлал үүсгэхэд яах юм бол цаана юу байх юм ч юм уу гэх мэт тийм хөгшин талын одоо хайр дурлалтай харагдчихэдэг. Маш товчхондоо бодлыг ийм байна. Тэгээ та бүхэнд асуулт байгуулсан асууж болно. Тэгээ би дараагийн хичээл бол хумхын ордон дээр суур гариг байршилснаар ямар нөлөө авчирлаа гэнэ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.